За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр C хэл дээр хэрхэн эхний программа бичих талаар зааварчилгаа өгье. За checked include гэж бичээд толгой файлаа дуудаж өгнө. stdio h гээд их багын хаалтаа хаана. За үүний дараагаар int main функцаа бичээд гоё хаалтаа нэгээд printf функцаар тухайн өгөгдлийг хэвлэнэ. За printf функц маань print file гэсэн функц байгаа. За ардан цэг таслаа бичиж өгөөд return тэг гэж бичээд цэг таслаа бичиж өгнө. За ингэ бичсний дараагаар run командыг бичиж ажиллуулна. Run командыг ажиллуулахад энэ доор үр дүн гарнаа. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.